Сайн байцгаана уу? Салангаа агшин 8. Хүүхдүүдээ та нарт ийм гар утас байдаг уу? Эсвэл та нарын аавд, ээжэд, ах эгчд ийм гар утас байдаг уу? За, энэ гар утсыг харахтаа та нар юу гэж боддог вэ? Энэ гар утас гинэт тэнгэрээс дадаан гэж унаад ирсэн юм болоо? Энэ гар утсыг зохион бүтээсэн хүн гэж байгаа тийм ээ? Санамсаргүйгээр энэ утас гинэт бан гэж гарч ирэхгүй тийм ээ? За, энэ машиныг харж байна уу? Энэ машиныг тэгвэл хэн бүтээсэн юм бол? Энэ машиныг ч гэсэн хэн нэгэн зохион бүтээсэн байгаа. Ямар ч зохион бүтээгчгүйгээр санамсаргүйгээр энэ төмөр өөрөө бүрлдэж бий болоод хувьсан өөрчлөгдөөд энэ машин гараад ирсэн болов? Энэ машиныг хийхин тулд хэн нэгэн зохион бүтээсэн байж таарна тийм ээ? Энэ машины тухай зураг зураад зурсан зургийг харахтаа хаана нь дугуй хийх үү, хаана нь өрүүл хийх үү, хаана нь ачаа тийшин хийх вэ? Бүгдийг маш нарийн төлөвлөгөөтэйгээр зохион бүтээсэн байдаг тийм ээ? Тэгвэл ямар нэгэн бүтээл нүдэн айнаал гараад ирд юм болов? Ямар ч бүтээл санамсаргүйгээр бий болдоггүй. За, энийг харж байна уу? Тэгвэл биолог хийхдээ хүн яадаг вэ? Бас л зохион бүтээдэг тийм ээ? Энэ биолог гэнэт биологийг гараад ир дадаан гэж гараад ирэх үү? Энэ биолог бас л хэн нэгэн хүн гараа гаргаж бүтээсэн байж таарна тийм ээ? За тэгвэл энэ жижигхэн зүйлсийг бүтээхэд хэн нэгэн оролцсон бол асар өргөн уудам дэлхийн ертөнцийг хэн бүтээсэн юм бол? Эсвэл дэлхий өөрөө гинэт дан гэж гараад ирсэн юм болов? Эсвэл дэлхий хэн нэгэн хүний ярьсан шиг хувьсан өөрчлөгдөөд явсаар хагаад санамсаргүйгээр бий болсон юм болов? Бүгдээрээ хөдөө гадаа гарахтаа, ууланд авирахтаа тэр сайхан уул модыг харахтаа энэ санамсаргүйгээр бүтээгдсэн гэж боддог уу? Үгүй шүү дээ тийм ээ. Энэ уул, мод, нар, сар, од бүх зүйлийг хэн нэгэн хүн бүтээсэн л ээж тараа. Тэгж боддог тийм ээ. За тэгвэл өнөөдрийн Библийн ишлэл биднэрт юу гэж хэлхийг бүгдээ хамтдаа уншицгаая. Эхлэл номын 1:1. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Тэгвэл Библи юу гэж хэлдэг вэ гэхээр энэ дэлхийн ертөнц санамсаргүйгээр бүтээгдээгүй. Харин маш нарийн төлөвлөгөөтэй, маш эрх зэгцтэйгээр бүтээгдсэн гэж Библи маш олон удаа батлан хэлсэн байдаг. Тэгвэл саяны уншсан Эхлэл номын 1-д эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэж байна. Тэгвэл хамгийн анх энэ дэлхий ямар байсан юм болоо? Бүгдээр харцгаах уу? За. Энэ дэлхий хамгийн анх ямар ч зүйл байхгүй тас харахгүй байсан байгаа. Тэгээд Бурхан нэгт өдөр гэрэл бий бол гэж үгээ айлдах үед гэрэл бий болсон байгаа. За. Ямар гэрэл бий болсон юм бол? Шууд нар бий болсон юм болов? Бурхан харанхуйг гэрлээс тусгаарласан байгаа. За, ингээд нэгт өдөр өнгөрсөн. Унтаад босоод ирлээ. Хэд өдөр илээ? 2 дахь өдөр. За, Бурханыг харахад хав харанхуй байсан дэлхий маань гэрэлтэй байсан учраас үнэхээр сайхан байсан. За, тэгвэл та нарыг харж байгаачлан гоё харагдаж байна уу? Нэг л хоосон байна тийм ээ? Бурхан 2 дахь өдөр усыг дээр доор гэж 2 хуваасан байгаа. За 2 дахь өдөр юу бүтээсэн гинэ үү? Усыг уснаас салгаад бидний мэддэг тэнгэрийг тэгээд далайн гүнд байгаа усыг бий болгосон. Бурхан үүнийг бас л үгээрээ бүтээсэн. Ингээд 2 дахь өдөр өнгөрөөд 3 дахь өдөр боллоо. 3 дахь өдөр Бурхан юу бүтээсэн юм болоо? За бүгдээрээ хамтдаа харцгаах уу?
За. За 3 дахь өдөр Бурхан хуурай газрыг бүтээсэн байна. Хуурай газрыг бүтээгээд тэн дээр төрөл бүрийн жимс моддыг бүтээсэн. Юугаар бүтээсэн гинөө? Бурхан үгээрээ бүтээсэн байна. Хуурай газрыг бүтээгээд түүн дээр төрөл бүрийн моддыг за та нарын мэддэг маш олон төрлийн цэцэг жимсийг бас Бурхан бүтээсэн байна. Ваа, үнэхээр гайхалтай. Бурхан үүнийг хараад үнэхээр сайхан болжээ. Ингээд 3 дахь өдөр өнгөрөөд хэд өдөрлээ? 4 дахь өдөр. 4 дахь өдөр Бурхан юу бүтээсэн юм болоо? За ингээ харсан чинь тэнгэр нэг л хоосон байна. За Бурхан харанхуй ба гэрлийг салгасан учраас өдөр нь нарыг бүтээсэн байна. Ваа, ямар гоё юм бэ? Харин шүн болохоор Бурхан тэнгэрт сарыг бүтээсэн байгаа. Түүнтэй хаан сарыг дагалдаад юу гэдэг вүлээ? Оддыг бас Бурхан бүтээсэн байгаа. Ваа, ямар үзэсгэлэнтэй юм бэ? Бурхан тэнгэрт нар сар оддыг бүтээсэн байх нь. Бурханыг харахад үнэхээр сайхан байсан учраас Бурхан нэн сайхан байна. Үнэхээр сайхан болжээ гэж өгүүлсэн байна. Ингээд 4 дахь өдөр өнгөрөөд хэд өдөр лээ? 5 дахь өдөр. За Бурхан 5 дахь өдөр тэнгэрт нисэх шувуудыг бүтээсэн байх нь. За нэрлэе. Ямар шувуу гэдэг вүлээ? Бүргэд, бор шувуу, тийм ээ? Тэнгэрт нисэх, дүүлэн нисэх бүхэн шуудыг Бурхан бүтээсэн байгаа. Түгээрч барахгүй. Бурхан далайг бүтээгээд. За далайд юу гэдэг вэ хүүхдүүд ээ? За багш нь ингэж харуулжээ. За далайн загаснуудыг Бурхан бүтээсэн байх нь. Төрөл бүрийн загаснуудыг Бурхан далай дээр бий болгосон байна. Ингээд 5 өдөр Бурхан юу бүтээсэн гинөө? Тэнгэрт нисэх шуудыг, далайд шумбах төрөл бүрийн загсуудыг Бурхан бүтээсэн. Бурханыг харахад тэр нь үнэхээр сайхан байсан. Ингээд 5 дахь өдөр өнгөрөөд 6 дахь өдөр болжээ. Ямар гайхалтай бүтээлүүд вэ? Гэхдээ энд нэг л юм дутуу байна да. Хуурай газарт явах ямар нэгэн зүйл хэрэгтэй. Бурхан хуурай газарт амьдрах төрөл бүрийн амьтдыг Бурхан бүтээсэн байгаа. Анааш, арслан, өөр юу гэдэг вэ хүүхдүүд ээ? За, төрөл бүрийн амьтдыг Бурхан бүтээсэн байна. Ваа, ямар гайхалтай юм бэ? Харин нэг зүйл дутуу байна. Үнэхээр сайхан боловч нэг зүйл дутуу байна. Тэр нь юу вэ хүүхдүүд ээ? Хамгийн сүүлд нь 6 дахь өдөр Бурхан төрөл бүрийн ан амьтдыг бүтээснийхаа дараа хүнийг бүтээсэн. Анхны эрэгтэй хүн болох хэн билээ? Адамыг Бурхан бүтээсэн байна. Адамыг харахад үнэхээр гайхалтай байсан учраас Бурхан үнэхээр сайхан болжээ гэж хэлээд 6 дахь өдөр нь дууссан. За, гэхдээ Бурхан хүнийг бүтээхдээ яаж бүтээсэн болоо? Хүн бий бол гэд хүн бий болсон юм болов? Библиэлд юу гэж бичсэн байдаг вэ гэхээр Бурхан шороогоор ямар нэгэн зүйлийг бүтээсэн байна. Хэлбэр дүрс оруулаад хүнийг бүтээсэн. Яг л өөртөөгөө адилхан дүр төрхөөр бүтээсэн. Тэгээд түүний хамраар амин амьсгалыг гэж үлээж оруулахад хүн амьд оршигч болсон байна. Тэгэхээр хүмүүс бид нар хэний дүр төрхөөр бүтээгдсэн гинөө? Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Тийм учраас би болон та бүхэн бүгдээрээ
Бурхны дүр төрхийг агуулсан хүмүүс байна. Тэр ч байтугай бид нэр Бурхны зүр сэтгэлийг тээдэг онцгой хүмүүс байна. Тийм учраас энэ дэлхий дээр ямар ч хүн хоорондоо хизээж давтагдахгүй цорын ганц маш эрхэм нандин үн цэнтэй хүн байх нэ. Тэгвэл та бүхэн хажууд байгаа аавыгаа, ээжигээ, хөөрхөн бяцхан дүүнийгээ харахтаа юу гэж харах нь вэ? Бурхны бүтээсэн, Бурхны өөрийнхөө гараа гаргаж бүтээсэн, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулсан, Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хизээж давтагдашгүй эрхэм нандин хүн гэж бодох юм байна. За, ингээд Бурхан хүнийг бүтээснийхээ дараа 7 дахь өдөр нь амарсан байгаа. За, 7 дахь өдөр нь Бурхан ямар ч зүйл бүтээгээгүй амарсан байх юм. Тэгвэл Бурхан энэ дэлхийг бүтээхдээ санамсаргүйгээр бүтээсэн гинүү? Санамсаргүй бүтээсэн болов? Маш эмх зэгстэй, нарийн төвлөгөөтэй бүтээсэн болов? Бүгдээрээ харцгаая. За, магадгүй Бурхан Тэнгэрт нар сар оддыг бүтээгээгүй байсан бол энэ дэлхий ямар харагдах байсан болоо? Энэ дэлхийд ямар ч гэрэл гээ байхгүй, магадгүй бид нэр маш харанхуйд амьдрах байсан. Чи хаана нэ? Би хаана нэ? Харин биднэрт гэрэл гээгээ хэрэгтэй учраас Бурхан 4 дахь өдөр нар сар оддыг бүтээсэн байх юм. Магадгүй Бурхан хуурай газрыг бүтээгээгүйсэн бол цэцэг ногоо ургах байсан болов? Өнөөдөр бидний хардаг төрөл бүрийн модод байх байсан болов? Магадгүй Бурхан далайг бүтээгээгүйсэн бол бид юу идэж ууж амьдрах вэ хүүхдүүд ээ? Бурхан бүх зүйлийг маш нарийн төлөвлөгөөтэй бүтээсэн тийм ээ. Бурхан хуурай газрыг бүтээгээв. Түүн дээр төрөл бүрийн ургамал моддыг бүтээснийхээ дараа тэр ургамал моддууд нь маш сайн ургаасаа гэсэндээ Бурхан нар ба сар оддыг бүтээсэн байна. Нар сар оддоор тэр ургамал яадаг байх нь вэ? Хамгийн сайхнаар эрүүл чирэг ургадаг байна. Түгээрч барахгүй нар сар оддыг үзсэн энэ ургамал маш сайн ургасан учраас үүнийг нь хэн идэхвүлээ? Бурхны бүтээсэн ан амьтад энэ модны жимснээс, модны навчаар хоололдог байх юм тийм үү? Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээгүй хамгийн эхлээд хүнийг бүтээсэн бол хүн яаж амьдрах вэ? Тэгэхээр Библиэлд Бурхан бүх зүйлийг маш эмх зэгстэй, дэс дараатайгаар бүтээсэн гэж Библи бичсэн байдаг. Бурхан эх хүнийг хараад юу гэж бодсомгэр энэ нэг л гонигтай ганцаараа байгаа юм шиг харагдсан. Тэгээ Бурхан дахиад нэг зүйл бүтээхээр шийдсэн. Адамыг гүн нойронд автуулаад түүний хавирганаас нэгийг сугалж аваад дахин нэг хүнийг бүтээсэн нь Бурхан Еваг бүтээсэн байна. Ингээд харсан чинь үнэхээр төгс бүтээл бүх ан амьтад тэрч байтугай Бурхны эрхэмлэн нандин бүтээсэн хүн хүртэл хосоороо байгааг харахтаа Бурхан нэн сайхан болжээ гэж хэлсэн байна. Тэгвэл хүүхдүүдээ бид нар гадаа гараад нарыг харахтаа эсвэл шүн унтахаасаа өмнө цонхоороо сар оддыг харахтаа бүтээгч Бурхнаа санах хэрэгтэй. Бурхан энэ дэлхийг санамсаргүйгээр бүтээгээгүй. Бурхан маш эмх цэцтэй, дэс дараалалтайгаар бүтээсэн байна. Уул ус, ургамал, мод, далай бүх зүйлийг Бурхан бүтээсэн. Бид нэр байгалыг харахтаа цаанаа л нэг ямар нэгэн бүтээгч байгаа гэдгийг зүүн савингаараа мэдэрдэг шүү дээ. Тэгвэл тэр бүтээгч нь бидний бүтээгч Бурхан эзэн байна. Хажуудаа байгаа аавыгаа, ээжигээ харахтаа үнэхээр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн нандин бүтээл байна гэж харах хэрэгтэй байна. Тэгвэл бүгдээрээ хоёр хөөрхөн гараа хавсраад нүдээ анаад Бурхандаа талархъя. Бидний төлөө энэ дэлхийг маш эмх зэгстэйгээр бүтээсэнд талархаж байна. Мөн биднийг өөрийн гараараа
эрхэмлэн нандин бүтээсэн талархъя гэд хамт залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, та бүх зүйлийг маш эмх зэгцтэй, дэс дараалалтайгаар бүтээсэн бүтээгч тэр эзэн учраас талархаж байна. Та биднийг цэвэр агаар бас энэ дэлхий, энэ байгаль ертөнцийг харахтаа, Бурхан таны бүтээлийг харахтаа, бүтээгч Бурханаа санах хэрэгтэй өнөөдрийн Библийн түүхээр ойлгож өгсөнд баярлалаа. Бүх зүйл Бурхан таны төрөлгөө, Бурхан таны хайраар бүтээгдсэн гэдгийг өнөөдөр бид нэр сурлаа. Бид нэр хажуудаа байгаа аавыгаа, ээжигээ, найзуудыгаа харахтаа Бурхан таны дүр төрхийг олж хардаг байхад та туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.